Сайн бацгаана уу. Өнөөдөр би та бүхэндээ лувангийн жуус хэрхэн хийх талаар танилцуулъя. За луван алим хоёроо хэрчиж бэлтгэн. За ингээд хэрчиж бэлтгэсэн луван алим хоёроо ёроол нь нэлээд зузаавтар савнд хийгээд дээрэс нь 500 мл ус хийгээд баг галаар жигнэнэ. За жигнэхдээ ойролцоогоор 40 минут орчим жигнэхээр зөөлрөөд ирнэ. За ингээд луун маань зөөлрөөд ирэхээр блендердэн. За ингээд блендердэж нугсан луун алим хоёр дээрээ 2 литр ус нэмж хийн. За элсэн чихэр хэрэглэхгүй байж болно. За би 100 г элсэн чихэр хийсэн. За дээрэс нь жижиг халбгаар 1 лимоныг кислота хийгээд ингээд дахин буцалгаад луунгийн жуус маань бэлэн болно. За ингээд бэлэн болсон луунгийн жуусаа ариг тгсэн шилэнтэй хийн. За энэ удаагийн 1 кг луван 500 г алимаар хийсэн жуус маань нийт 3.5 литр жуус болсон. Дархлаагаа дэмжих зорилгоор мөн ямар нэгэн химийн орцгүй амттай луунгийн жуусыг та бүхэн минь хийгээд уугаарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.